харж байгаадаа баяртай байна. Прошло полгода, я опять вернулся. За, хагас жил өнгөрөөд би дахиад эргээд ирлээ. Время в Монголии быстро летит. За, Монголд бол цаг хугацаас бүр нисчих юм аа. В Германии тоже. За, Германд ч адилхан л да. Я буду всю неделю здесь преподавать. Би одоо бүтэн 7 хоногийн турш би хичээл заахаар ирсэн. И все, кто учиться будет, они много-многому научатся. За, тэгээд их зүйлд сурах болно. Потому что у нас не будет тема менеджмент. За, менежмент гэдэг сэдв биш. А у нас тема будет духовное руководство. Тэгэхээр сүнслэг удирдлага гэж юу вэ? Тэв сэдвээр хичээл заах болно. А это касается нашего сердца. А энэ тэгээ бидний бүр зүрх сэтгэл хамааралтай зүйл. И тот, кто поймет и примет это, Тэгээд хэн энийг ойлгоод хүлээж авна, тот будет духовный лидер, тэр сүнслэг удирдагч болох юм аа. который духовными принципами строит церковь. Тэгээд сүнслэг зарчмаар сүмийг босгон барьж байгуулдаг. Но об этом мы будем говорить на следующей неделе. За тэгээ энэ бол дараагийн 7 хоногт бид нар үнд суралцах болно. Мы всегда говорим, Слово Божье для нас авторитет. За бид нар игээд Бурхны үг бол бидний хувьд бол эрх мэдэлтэй гэж хэлдэг. Значит, нам надо Словом и заниматься. Тэгэх юм бол бид нар бас яг үгийг бас үгэнд суралцах хэрэгтэй болдог. И пусть Слово влияет в нашу жизнь. Тэгээд тэр үг бидний амьдрал бүр нөлөөлтөй байх болтугай. И пусть Слово меняет нас Тэгээд тэр үг биднийг өөрчилдөг байх болтугай. изнутри. Бүр дотроос нь Сначала исцеляет, эхлээд эдгээдэг, освобождает, чөлөөлдөг. а потом радость в жизни дает. Дараа нь тэгээд бидний амьдрал баяр хөөргийг өгдөг юм аа. И кто по Слову живет, Тэгээд хэм үгээр амьдран, того совесть не мучает больше. тэгээд тэр үнийг дахиад мөс чанар дотроос нь хатгаад байгаа болдог. А он понимает благодать Иисуса Христа. Тэгээд тэр Есүс Христийн нэгүсэл гэж юу байдгийг ойлгосон байдаг учраас тийм болдог. Кто Слово не понимает, А хэн үгийг ойлгохгүй, те мучаются плохой совестью. тэр хүнийг ингээд муу мөс чанар, муу зүйл дотроос мөс чанарыг хатгаад байдаг. Их совесть угнетает, Тэгээд тэр мөс чанараас болоод дарамтанд байдаг. им стыдно. Тэгээд ичхүүртэй явдаг. Они чувствуют давление, я должен. Тэгээд ийм дарамтанд байдаг. Би ингэх ёстой гэсэн дарамтанд И они байдаг. служат не от любви и свободы, Тэгээд тэд нар үйлчлэхдээ нэг гой сайхан үйлчлэлийн чөлөөлөлтөнд дотор үйлчлж байгаа юм биш. а внутри у них такое давление есть, я должен. Харин дотроос нь ингээд нэг юм дарамт байгаад байдаг. Би энийг чинь хийх ёстой гэсэн дарамт байдаг. Это не наш Бог. Харин манай бурхан бол ийм бурхан биш юм аа. Кто понимает Слово, Хэн үгийг ойлгоно, тот свободный. тэр бол эрхчлөөтэй. И от свободы мы служим. Тэгээд бид нар тэр эрхчлөөр бид нар үйлчлдэг юм аа. И там нету плохой совести. Тэгээд тэнд бол тийм муу мөс чанар гэсэн зүйл байхгүй. Там нету давления. Тэнд ямар ч дарамт байхгүй. Там нету такой гонки. Тэгээд бид нар хойноос ингээд хөөгд байгаа юм шиг тийм мэдрэмж байхгүй. А там есть любовь. Харин тэнд бол хайр оршин байдаг юм аа. И вот если мы понимаем, что эта любовь с нами делает, Харин тэгээд энэ хайр бидний ямар болгодгоо юу хийдэг вэ гэдгийг ойлгох юм бол любовь нас делает свободным. энэ хайр биднийг эрхчлөөтэй болгох юм аа. А есть другие вещи, которые нас не делают свободным. Харин өөр зүйлүүд байдаг. Биднийг чөлөөлдөггүй тийм зүйлсүүд бас байна. И я когда с людьми разговариваю, Тэгээ би ингээд хүмүүстэй уулзаж байхад то я достаточно часто встречаю людей, которые не свободные. тэгээ би бүр олон ийм ерөөсөө тийм чөлөөлөгдөөгүй олон хүмүүстэй уулздаг. Они где-то повисли или застряли. Тэгээ хаа нэгэн газар тэд ингээд тэгэлцсэн байдаг. И когда начинаешь углубляться в беседе, Тэгээд бүр илүү гүнзгий ингээ харилцаа яриад байхад и ты помогаешь людям выразить то, что они чувствуют, тэгээд илүү удаан ярилцахад
тэд нар юу бидэрч байна гэдгийг яг ойлгоход тусалдаг. И часто звучит такая фраза, что я не могу простить. Тэгээд ихэвчлэн маш олон хүн би өөжлж чадахгүй байна гэдэг үгийг олонтаа хэлдэг. И вот когда мы, люди, не можем простить, Харин бид нар хүмүүс бид нар өөжлж чадахгүй байвал то мы себе хуже делаем. тэгэх юм бол бид нар өөртөө бүр муу зүйл хийгээд байгаа маа. Улам дордуулт юм аа өөрсдөө. Я не хочу этого. Харин би үүнийг хүсэхгүй бол Поэтому давайте будем слушать, что Слово Божье говорит. тэгээд би үүнийг хийх хүсэхгүй байгаа учраас Бурхны үг юу хэлдэг вэ? Бурхан юу хэлдэг вэ гэдгийг хамтдаа Я хочу с вами поговорить о определенном тексте из Нагорной проповеди. би та нарт өнөөдөр уулан дээрх сургаалаас хуваалцмаар байгаа юм. Иисус собрал всех людей. Есүс бүх хүмүүсийг цуглуулад Это просто прекрасное место. за тэгээд энэ бол их гайхамшигтай сайхан газар байсан. Внизу Галилейское море. Тэгээд доор нөгөө ингээд далай. Потом вот этот холм или гора вверх идет. Тэгээд энэ одоо юу уул ингээд дээшээ ингээд өндөрсөд. И вот здесь, на этой горе, он начал проповедовать. Тэгээд тэр уулан дээрээс номлож эхэлсэн. Многие люди пришли. Олон хүмүүс ирсэн, цугларсан. Среди них и были книжники, законники, фарисеи. За тэдний дунд тэгээд хуульчид, фарисеучуд бас байсан. И они все слушали, что нам теперь раввин скажет. За тэд нар тэгээд одоо раввин буюу багш одоо бидэрт юу номлох нь юу хэлэх нь гэдгийг бас сонирхон цагинж байсан. Там также много тысяч других людей было. Тэгээд за хэдэн мянган олон хүн байсан тэнд. Иисус начинает рассказывать о той стране, про которую он через Бога знает. Это Божья страна, скажем так. За тэгээд өөрөөр хэлбэл Бурхны одоо улс гэж хэлье. И он говорит, в том царстве, в той стране, скажем, в том царстве, там такие законы. Тэгээд энэ улсын энэ хаанчлалын хууль ямар хууль байдгийг, ямар зарчим байдгийг энэ талаар тэр. И он называет принципы новой жизни. Тэгээд цоошин амьдралын зарчмыг тэр зааж өгсөн. И он говорит, если вы хотите жить в новом царстве, как дети Божьи, Хэрвээ та нар Бурхны хүүхдүүд мэд тэр хаанчлалын шинэ улсад амьдрий гэж хүсэж байвал то вы должны эти принципы понимать и применять. харин тэгэх юм бол та нар энэ зарчмыг ойлгох бөгөөд хэрэглэх учиртай юм аа. Иисус там очень много говорит. Есүс тэнд бол их зүйл ярьсан. И он говорит, вам было сказано. Тэгээд тэр ингэж хэлжсэн та нарт аль хэдийн хэлсэнчлэн хэлэгдсэн байсан гэж. Но я вам говорю. Харин би та нарт хэлье. И он дает новые принципы. Тэгээд энэ цоошин зарчмуудыг зааж өгсөн. Для меня это основы веры. Тэгээд миний хувьд л энэ бол итгэлийн суур үндэс юм аа гэсэн. Если мы этому не научимся, то у нас будет слабая основа. Хэрвээ бид нар үүнийг сурч мэдэхгүй юм бол бид нар маш муу үндэс суурьтай байх болно. Поэтому очень важно сегодня утром помнить об этой основе. Тэгээд энэ үндэс суурийн тухай өнөөдөр одоо санах хэрэгтэй. И этот принцип, про который мы говорить будем, он важен. Бидний ярих гэж байгаа энэ зарчим бол маш чухал зарчим. В 5 главе Евангелия от Матфея, Матай номны 5 дугаар бүлэгт 38 стих, 38 дугаар ишлэлээр читаада. там следующие вещи написанные. Тэгэхээр ингэж хэлсэн байна. Я не буду читать, но Хонгор прочитает. За тэгээд намайг уншичаарай гэж байна. Нүдээр шүдээр гэснийг та нар дуулсан. Бишээ. 4%. Харин би та нарт хэлье. Ёр мөх өгүүлдэгчийг бүү эсэргүүц. Хэрэг хэн нэгэн баруун хацрыг чинь алагдвал түүн рүү нөгөө хацраач гэсэн эргүүл. Хэн нэгэн чамтай заалтаж цамцыг чинь авахыг хүсвэл дээлээ бас түндөг.
хэн нэгэн чамайг нэг бээр газар явахыг хүчилбэл түүнтэй хамт хоёр бээр яв. Гуйсан хүнд өг, чамаас зээлхийг хүссэн хүнээс бүү зайлсхий. Амен. Окей, 38 стих. За 38 дугаар ишлэлдээ Написано, вы слышали. тэгээд та нар сонссон те. То есть Иисус своим слушателям говорят, вы слышали. Тэгэхээр Есүс өөрийнхөө сонсогчдод хэлж байна. Та нар сонссон. В немецком переводе еще написано, что вашим отцам было сказано. Тэгэхээр герман библиэлд бол те та нарын эцэгт хэлсэн байсанчлаг гэж. То есть он идет в историю Өөрөөр хэлбэл одоо тэр түүх рүү и говорит, в Ветхом Завете тэгээд хуучин гэрээн дээр гэж Бог дал принцип. хуучин гэрээн дээр тэр зарчмуудыг бурхан өгсөн байсан. А теперь я хочу его чуть-чуть откорректировать. Харин би түүнийг одоо жоохон засаж залруулахыг хүсэж байгаа. В Ветхом Завете Бог дал закон. Хуучин гэрээнд бурхан хуулиудыг өгсөн. Глаз за глаз и око за око. Тий. Зуб за зуб. Тий. За шүдийг шүдээр, нүдийг нүдээр гэж хэлж байсан бол Бог дал этот принцип. Бурхан ийм зарчмыг өгсөн. Бог любит свой народ. Бурхан өөрийнхөө ард түмэнд хайртай. Бог хотел сохранить свой народ. Өөрийнхөө ард түмнийг тэр бүр хамгаалаад үлдээхийг хүсэжсэн. И поэтому он дал этот принцип. Тийм учраас энэ зарчмыг өгсөн. Глаз за глаз, Нүдийг нүдээр, зуб за зуб. шүдийг шүдээр гэсэн. Что-то такое. Энэ юу гэсэн үг вэ? Израильский народ был плохой. За Израилийн ард түмэн бол муу. Они друг другу делали зло. Тэд нар бие биендээ хормог үйлдэж байсан. И воровали. За тэгээд бас хулгай хийсэн. И, например, кто-то своровал овечку, За хэн нэгэн хоныг хулгайлсан бол другой узнал, кто своровал, за тэгээд нөгөө хүн хэн хулгайлсан гэдгийг мэдээд пошел у него корову своровал. за тэгээд оршид бүр нөгөө хүний үхрийг хулгайлсан. А этот говорит, ты у меня корову своровал, Тий. А энэ тэгээд чи миний үхрийг хулгайлчлаа шүү дээ. я у тебя лошадь сворую. За би чиний морийг ам. Итак, эта раскрутка шла выше, За тэгээд энэ бол ингээд улам ингээд цаашлаад и в конце они друг друга могли даже убить. тэр байтугай бүр улам лавшраад бие биенээ хүртэл алах дээрээ тулж ирсэн байна. Чтобы это все остановить, Харин энэ бүдийг зогсоохын тулд Бог сказал ему зуб за зуб. бурхан шүдээр. Принцип ясный. За энэ зарчим бол ойлгомжтой У зарчим. тебя кто-то овечку своровал, За хэн нэгэн чиний хоныг хулгайлсан байвал ты узнаешь кто, чи тэр хэн хулгайлсныг мэдэж аваад иди забери тоже овечку. за тэгээд яваад тэгээд бас л хоныг нь хулгайлж. И на этом стоп. За тэгээд ингэж болоо. Если выше пойдет, Хэрвээ энэс цаашлах юм бол то будет спираль боли. тэгэх юм бол одоо ийм бол да. Боль, болит. Аха. Энэ бол ингээд бүр өвчин болно гэсэн үг. Бог не хотел Лавшраад. этого. Харин бурхан үүнийг хүсээгүй. И вот четкий принцип. Түүний зарчим бол маш тодорхой. Око за око, зуб за зуб. Нүдээр шүдээр гэсэн. Очень логично и ясно. За энэ бол маш ойлгомжтой бүр тодорхой логиктэй зүйл байна тийм. Итак, отцы жили. За ингээд өвдөдс мэн ингэж л амьдарч ирсэн байна. Поэтому написано, Тийм вы учраас слышали, что вашим отцам было сказано, вашим предкам. та нарын өвдөдсгийн үнийг хэлсэн штэ гэж сануулж байна. И теперь он меняет. Тэгэхээр арай үнийг хэлсэн зүйлийг одоо өөрчилж байгаа юм. Но я говорю вам. Гэхдээ би та нарт Мы слышим, здесь меняется что-то. ингээд гэхдээ ямар нэгэн зүйл өөрчлөгдөж байгаа гэдгийг харж байгаа ойлгож байгаа тийм. Иисус фокус показывает. Есүс бүр яг нэг зүйл рүү бидний анхаарлаа шиглүүлээд онцолж хэлж байна. Но я говорю вам, не протився злому. Харин би тэгээд муугаар биш гэж. Здесь речь идет о человеке, который тебе зло сделал. Тэгээд танд хормоо зүйл хийсэн хүний тухай ярьж байна. Человек, который тебя обидел. Таныг гомдоосон хүний тухай. Человек, который тебя опозорил. Таныг одоо ичгүүрт унгаасан хүний тухай.
человек, который наболтал, наклеветал на тебя, За тэгээд таны тухай бүр гүтгэж янз бүрийн зүйл ярьсан тийм хүний. человек, который тебе просто плохо сделал. Зүгээр л одоо өөрт чинь муу зүйл хийсэн хүний тухай энд ярьж байгаа. Ну давайте честно скажем, таких ведь у нас у всех есть. За тэгээд яг ингээд шударгаар хэлэх юм бол ийм зүйл бүгдээр л бид байдаг шүү дээ, тийм. Иисус говорит, этому человеку нельзя противиться или мстить. Тэгэхээр Есүс хэлж байгаа энэ хүнд өшөө авах хэрэггүй. Гүйцэх одоо Я понимаю, ханзагнах хэрэггүй. как это страшно было для фарисеев. Тэгээ би ойлгож байна. Тэгээ фарисеучуудын хувьд энэ ямар хэцүү байсан бол энийг. Они там сидят, Тэд нар тэндгээ сууж ирсэн тий. пропитанные Ветхим Заветом, Бүр өстө хуучин гэрээний хуулийг бүр өстө бүр нэг нэггүй шингэсэн. они четко понимают учение Ветхого Завета. Тэд нар бүр хуучин гэрээний юу сургаал намлыг бүр нэг нэггүй мэддэг. А здесь Иисус взял и поднял это на следующий уровень. Харин Есүс энэ зарчмыг аваад энийг ингээд дараагийн нэг шин төвшөнд гаргасан. Я понимаю, как фарисеи ерзались при этой За тэгээд информации. ястаа энэ мэдээллийг сонсоод фарисеучуд яаж ингэж дотроо яаж яатсан бол тий. Иисус смотрит на людей Есүс ингээд хүмүүсийг хараад и видит, они не понимают. тэгээд тэд нар ингээд ойлгохгүй байгаа гэдгийг Есүс ажилласан байна. И он думает, окей, как объяснить это? За яг одоо ойлгохгүй л байна. Тэгэхээр яаж тайлбарлах вэ үнийг? И он теперь использует культурный контекст. Тэгэхээр одоо тэр тухайн соёлын хам сэдвтэй холбож И говорит, кто ударит тебя в правую щеку, поверни к нему и левую. Хэрэг хэн нэг нь баруун хацрыг чинь алгадвал түүн рүү нөгөө хацраач бас эргүүл гэсэн байна. То есть он конкретно говорит, кто тебя ударит в правую щеку, За тэгээд тодорхой хэлж байна тий. Хэн баруун хацрыг чинь алгадна. ему подставь и левую. Тэгээд түүнд бас зүүн хацраач чинь тавьж өг гэж хэлж байна. Для нас это сегодня ничего не значит. За бидний хувьд өнөөдөр бол энэ бол нэг тийм айхтар. Но мы должны культурный контекст понимать. Харин бид нар энэ соёлын хам сэдвтэй холбох юм бол В правую щеку ты можешь попасть только если ты спинкой рукой бьешь. харин баруун хацралуун за алганыхаа зүгээр энэ гадна талаар ингэж цогтх юм байна л да. И спинкой рукой вот так стукнуть, пощечину дать кому-то. За яг ийм маягаар энэ талаараа ингэж алгахаар Это для того времени было очень-очень позорно. тэр үед бол энэ бол хамгийн шившигтэй зүйл байсан. Написано, что рабы желали, чтобы их господин их лучше убил, чем публично такую пощечину дал. За боолууд нь тий эзэн ингээ боолоо ингээд алгацсан байвал барах хэвээр зүгээр намайг алдсан дээр байсан гэх бүр тийм амар жигшүүртэй шившгийн зүйл гэж тооцогддог байсан байна. Если господин рабу публично так в лицо стукнул, Хэрвээ эзний зарцаа ингэж хүмүүсийн нүдэн дээр ингээд баруун хасрыг алгацсан бол то это считалось как самое большое унижение. энэ бол бүр хамгийн том хамгийн ичгүүртэй дарамжлал гэж тооцогддог байсан. Рабы желали, чтобы их убили, нежели так публично опозорили. Баалууд нь ингэж олонний өмнө шившиг болгож яснаас алдсан дээрмэсэн гэж тооцдог байсан. Мы понимаем историю, про что Иисус говорит. Тэгэхээр Есүс яг юуны тухай ярьж байгааг бид нар ойлгож байна, тийм ээ? Иисус говорит, если кто-то тебя так сильно опозорит, Хэрвээ хэн нэгэн чамайг бүр ингэж бүр амар доромжлох юм бол если кто-то так больно тебе сделает, үнэхээр чамайг бүр ингэж бүр эмзэглүүлж шатлуулах юм бол то ты не протився ему. тийм бол түүнд муу зүйл битгий бодороо битгий хонцогноороо гэсэн. И я понимаю, народ сидел и так, Тэгээ хүмүүс өсдөг юу гинэ гэдэг ингэж юу хараад байж. про что ты говоришь? Шилдэ юу яриад байгаа юм бэ гэж бүгдээрээ хүмүүсийг загтчихсан баг. Как это сделать?
Яаж ийм зүйл байж болох юм бэ? Иисус понял, они не поняли. Тэгэхээр тэд нар ерөөсөө ойлгоогүй гэдгийг Есүс ойлгосон байна. И я думаю, Иисус говорит: окей, я вам вторую историю дам. За тэгэхээр би одоо хоёр дахь түүхийг ярина. И если кто захочет с тобой судиться, Хэн нэгэн чамтай заалтаж цамцыг чинь авахыг хүсвэл чтобы отнять у тебя рубашку, дээлээ бас түнд өг. то отдай ему и верхнюю одежду. Тий. За дээлээ бас түнд өгөө гэсэн байна те. Опять, для нас это ничего не значит. За бидний хувьд энэ бол нэг амар тийм сүртэй юм биш те. Но мы должны понимать тот культурный контекст. Харин бид нар нөгөө соёлтой холбоод хам сэдвээр нь ойлгох юм бол. Существовали в то время законы, Тэгэхээр тэр үед нэг ийм хууль өгдөг байсан баа бас. и были прописаны ясные, четкие законы. Тэгээд энэ хуулиуд бол ерөөсөө маш тодорхой бичигдсэн байсан хууль. Например, кто-то занял у тебя деньги, Жишээлбэл хэн нэгэн өөрөөс чинь мөнгө зээлсэн бол и он должен был их вернуть. тэгээд заавал эргүүлж буцааж өгөх ёстой. Если он не возвращает, Хэрвээ мөнгө чинь зээлсэн мөнгөө эргүүлж өгөхгүй байвал то было такое дело, можно было взять в залог что-то у него. тэгэхээр тэр мөнгөнийхөө оронд одоо ямар нэгэн зүйлийг барьсаалан авч болох тийм хууль байсан. Конечно, что-то ценное. Мэдээж хэрэг ямар нэгэн үнэтэй зүйлийг авна штэ. Я ударение делаю, что-то ценное. Тэгээд бүр яг тэр үнэтэй гэдгийг бүр онцолж. И теперь закон прописал, За тэгэхээр хуулиа бичсэн байна. ты можешь в залог все взять, только не верхнюю рубашку. Аа. Тэгэхээр энэ хуулийн дээр чи юу ч барьсанд нь оронд нь авч болно. Харин зөвхөн тэр дээлийн биш. Дээлийн биш, гадуур хүчинд биш. Верхняя рубашка это было такое ценное. Тэгэхээр тэр гадуур дээл гэдэг нь хэдийн хувьд бол маш үнэтэй зүйл байсан. Говорят, что у обычных евреев были две нижние рубашки. Тэгэхээр еврейчүүдэд ийм хоёр дотор цамц дотор хувцас. Это были типа длинные футболки За одоо биднийхээр бол одоо жаахан уртхан футболк шиг. из тонкого хлопкобумажного материала. Тий ийм нэгэн майланган даавар хийсэн. А потом у них была одна верхняя одежда, За тэгээд нэг ийм дээл биднийхээр те дээгүр хувцас, гадуур хувцас это байсан. было из толстого За хлопкобумажного тэр материала. бол бас их зузаан майланган даавар хийсэн. Днем они одевались, и это часто было от солнца, За өдөр нь бол одоо юу нарнаас хамгаалж а ночью это было их одеяло. тэр зузааныг шүн бол хэдэн хүнжилний оронд хэрэгэлдэг. Хожиж унтдаг. И там бывало ночью холодно. Тэгээд хэд ч бас шүн бол сэрүүхэн И багтдаг если байсан. кто-то заберет верхнюю одежду, Хэрвээ хэн нэгэн тэр гадуур хувцсыг буюу дээлийг авсан бол то люди могли ночью от простуды заболеть, а может даже умереть. за тэгээд тэгэхээр бол шүн юу одоо юунд салхин цохиулаад гэх юм уу жин цохиулаад өвдөж болно. За эвгүүтвэл бүр өвхөж болох. Поэтому верхняя одежда была что-то ценное. Тийм учраас тэр гадуур хувцас буюу дээл нь маш үнцэнтэй чухал зүйл байсан. Никакой судья не мог сказать: возьми в залог верхнюю одежду. Тэгэхээр ямар ч шүүгч тэр гадуур хувцсыг оронд нь аваа гэж хэлэх хэрэг байхгүй байсан. Это было защищено. Энэ бол ингээд ийм хуулиар хамгаалагдсан зүйл байсан. Смотрите, что говорит Иисус. Тэгэхээр Есүс юу хэлж байгаа гэдгийг Если хамтаарай. тебе кто-то делает зло, Хэрвээ хэн нэгэн чамд хорон муу зүйл хийвэл, если про тебя кто-то наболтает, хэрвээ хэн нэгэн таны тухай муу зүйл ховж ярьсан байвал, если кто-то тебя опозорит, хэрвээ хэн нэгэн өөрийн чинь одоо шившиг дунгаавал, если кто-то тебе больно сделал, хэрвээ одоо өөрийн чинь шархлуулж эмзэглүүлсэн бол, то ты благословляй его. зүгээр л түүнийг ивээгээрэй. Для фарисеев это катастрофа была. За фарисеучуудын зөвлөд энэ бол өстой бөөн аюул те. Как? Яаж те? Это ведь невозможно. Үчистэй боломжгүй зүйл. И я думаю, люди возмущались.
Тэгээс хүмүүст ургуулсан гэж би Иисус говорит, вы еще все не поняли. Есүс та нар бас л ойлгоогүй юу И гэж. вот теперь третий пример берет. Тэгээд 3 дахь жишээг нь татсан. Для нас это сегодня ничего не значит. За өнөөдөр бас бидний хувьд энэ бас л их амар чухал зүйл биш. И он третий пример приводит. За тэгээд 3 дахь нь Если кто-то принудит тебя идти 1 милю, иди с ним 2. хэн нэгэн чамайг нэг бээр газар явахыг хүчилвэл түүнтэй хамт 2 бээр яв. Нам сегодня в Германии это ничего не значит. А бидний хувьд бол Германд бол энэ хэлсэн нэг Я думаю, в Монголии это тоже ничего не значит. За Монголд ч гэсэн энэ бас их айхтар асуудал биш байх гэж байна. Если кто-то заставит тебя, там написано, Тэгэхээр тэнд бол хэн нэгэн чамайг хүчилвэл гэдэг үг хэлсэн байна. да, Хүчилвэл. 1 милю пройти, Тэгээд нэг бээр газар явахыг хүчилвэл иди добровольно с ним 2. за бүр тэгээд дуртай цаашаа 2 бээр яв гэсэн. Опять в историческом контексте За тэгээд энэ хам сэдв дотор энэ соёлд бол существовали законы. ийм хууль байдаг байсан байгаа. Раньше ведь римляне оккупировали Палестину. За тэгэхээр өмнө нь тэр үед те Ромчууд Палестиныг бүсэлж авсан байсан эзэлж юм. И был такой закон. Тэгээд ийм хууль байдаг байсан. Если римский солдат Хэрвээ Ромын цэрэг идет куда-то, хааны нэг газар руу явж байвал и у него вещи с собой были, багаж, тэг мэдээ цэрэг тэгээд ачаагаа өөрөд явж байгаа. он имел право еврейского мужика остановить, забрать, и пусть он тащит багаж. Тэгэх юм бол одоо тэгээд юу еврей нэг еврейг дуудаад миний ачааг аваад яваа гэж хэлэх эрхтэй байсан байна. Еврейские мужики это ненавидели. Тэгээ еврей эрхтэйчүүд энэ бол таалагдаагүй бүр үзэн ядчихсан. Они должны были оставить свою работу, Тэд нар чинь ингэсээр өөрийнхөө ажлыг бүр орхиж байгаа. взять вещи оккупантов, За тэгээд тэдний бүсэлсэн тэр хүмүүсийн ингээд багажийн ачаагийг аваад явна гэдэг. и нести до следующего пункта. Тэгээд одоо хаашаа ч тодорхой нэг газар руу бүр хөргөж өгнө аваад явна гэдэг бол Иисус говорит, это вы должны сделать. тэгэхээр яг үүнийг Есүс бол та нар үүнийг хийх ёстой гэж хэлж У байна. вас нету выбора. Та нар сонголт байхгүй. А я вам говорю, Харин би та нарт хэлж байна. хотите вы в Царстве Божьем правильно жить, Хэрвээ та нар Бурхны хаанчлал дотор зөв амьдрахыг хүсэж байвал иди добровольно еще дальше. за тэгээд нэг бээр газар явахыг хүчлэвэл түүнтэй хамт бүр 2 бээр газар бүр ингээд өөрөө сайн дураараа яваа. И людям это очень трудно давалось. За тэгээд хүмүүст энэ бол үнийг биелүүлэхэд бол хэцүү байсан. А Иисус говорит, ты хочешь правильно и свободно жить, Чи бүр зөв бас тэгээд эрхчлөөтэй амьдрахыг хүсэж байвал тогда делай тому человеку, кто тебе злит, делай добро. за тэгээд өөрчлөн муу зүйл хийж байгаа хүнд харин эсэргээрээ сайн зүйл хий гэж хэлж байна. Это важный жизненный христианский принцип. Энэ бол амьдралын христчин маш чухал зарчим юм аа. Потому что кто этого не поймет, Үүнийг ойлгохгүй хүн тот себя уничтожает. тэр хүн өөрөө өөрийгөө л хөнөөж байгаа гэсэн үг. Мы слышим, тот себя отправляет. Өөрөөр хэлбэл тэр хүн өөрөө өөрийгөө отправляет. Отправлять. Отправляет. Отправлять. Өөрөө өөрийгөө хордуулж байгаа гэсэн үг юм аа. Я думал, у меня с этой темой нету проблем. За надад бол энэ сэдвэр бол асуудал байхгүй гэж би бодож байсан. Я вырос в хорошей семье, Би бол сайхан гэр бүлд өссөн. где хорошие христианские принципы были. За сайхан христчин зарчимтай гэр бүлд өссөн. Я был в хорошей церкви, Без где сай- тоже хорошо было. Сайхан сүмч болгонд явж исэн. Я попозже стал сам пастор. За тэгээд би өөрөө бас пастор болсон.
У меня прекрасная жена, Би сайхан их нэртэй, у меня много детей би олон хүүхэдтэй. и свои приемные. За тэгээ би хоёрын бас ингээ өргөж авсан. То есть я думал, у меня хорошая жизнь. За би үл гэдэг миний амьдрал ястууд ажгүй гэж би өөрөө бодож Но байсан. однажды я почувствовал, что меня критикуют. Тэгээд би нэг удаа харин нэг мэдэрсэн. Намайг шүүмжлээд байгааг мэдэрсэн. Не только критикуют, За зөвхөн шүүмжлээ зогсохгүй. а про меня клевещут. Тэр байтугай намайг бүр ингээ гүтгэжсэн. Клеветить, или как по-русски будет, Клевета. это клеветать, это в корне слово означает говорить по духу дьявола. Аха. Тэгэхээр энэ одоо гүтгэн гэдэг нь бол те юу моёрын сүнсээр ярьж байгаа гэсэн утга юм. Гүтгэн гэдэг нь. Библия говорит, дьявол отец лжи. Библиэлд хэлсэн байдаг. Моёрын сүнс диавол бүр худал хуурмгийн эцэг гэж Библи хэлдэг. И у него столько идей, чтобы соврать. Тэгэхээр тэр бол өстэй юу ч тохиол ямар ч худлаа ярих зөндөө олон санаа түнд байж болно. И если кто-то открывается и говорит, дьявол, дай мне идею, За хэрвээ ингээд би диавол тэгээд зүрхээ нээгээд надад ямар нэгэн санаа өгөөч гэж хэлэх юм бол то дьявол даст одну идею, вторую идею, третью идею. за тэгээд моёрын сүнстэй 1 2 3 4 5 гэж тэгээд өчнөө санаа өгөх болно. И люди про пастора рассказывают Тэгээд хүмүүс пастрынхаа тухай олон муу юм ярьж и не понимают, что за этим дьявол стоит. Тэгээд энэ ховд муу юм яриа цаашаа дамжраал явдаг. Үүний цаана моёрын сүнс ажиллаж байгаа гэдгийг ухаардаггүй. Вот это называется клевета, Тэгээ энэ бол гүтгэлэг гэсэн үг. потому что он клевещет. Яагаад гэвэл тэр гүтгэж байгаа. Я думал, у меня с этим проблем нету. За надад бол тэгээд ийм асуудал байхгүй гэж би бодож ирсэн. Но однажды люди начали про меня болтать. За тэгээд нэг удаа харин хүмүүс ингэж миний тухай ярьж В нашей церкви, манай сүмд где я пастор, би яг пастор нь байгаа тэр сүмд и я сначала так сказал, это не страшно. энэ их сүртэй биштэй гэж хэлсэн. Потом подумал и сказал, окей, буду разбираться. Дараа нь би ингэж бодсон. За энэ учрыг олъё гэж бодсон. И я пришел к выводу, я тоже ошибки сделал. Тэгээд би бас дүнэлт хийсэн. Би бас алдаа хийсэн байна гэсэн дүнэлтэнд хүрсэн. Я тогда за мое решение попросил прощения. За тэгээд би өөрөө тэгж бодсон зүйл би уучлахгүй байсан. Я сказал, мы приняли такое решение, и оказалось не очень мудро. За бид нар ийм нэг шийдвэр гаргасан. Гэхдээ энэ бол нэг айхтар мэрэгэн шийдвэр бас биш байна гэж Я сказал, за это решение я извиняюсь. За тэгээд энэ шийдвэрийнхээ төлөө би уучлахгүй байна гэж хэлсэн. И я думал, все решится. Тэгээд бүх зүйл ингэж шийдэгдэнэ гэж Но бодсон. это не решилось. Харин тэгтээ ингэж шийдэгдээгүй. Я тогда думал, что я делаю неправильно. Тэгээд би бодсон. Би юу буруу хийгээд байна. И я понял, я все правильно делаю. Би бол одоо өөрийгөө зөв зүйл хийгээд ингэж ойлгочихсон. И я слышу, про меня еще все болтают. За тэгээд миний тухайд дахиад янз бүр юм ярьж байгаа гэж бас сонссон. У вас такого нету, это только в Германии так. Танад бол ийм байхгүй хаа Германд юм бэ. И я думаю, что делать. Тэгээд би за юу хийх вэ яах вэ гэж бодсон. И я пришел к выводу, я ведь все правильно сделал. Тэгээд би ямар ч буруу юм хийх хүсдэг гэсэн би дүнэлтэнд хүрсэн байсан. Я ведь признался и попросил прощения. Би тэгээд яг хүлээн зөвшөөрөөд би тэгээ уучлахгүйсэн шүү дээ. И для почти всех это было окей. За тэгээд их хүмүүсийн хувьд бол зүгээр зүгээрээ гэсэн. Но как всегда, некоторые еще все ворчат. За тэгтээ тэгээд зарим хүмүүс нь бас л ингээл нэг юм яриад байгаа. И я тогда сделал вывод. Тэр би ийм дүгнэлт хийсэн. Я прав, Би миний зөв. я духовный. За би бол сүнслэг хүн. А те, которые еще все болтают, они просто дураки. Зүгээр ийм яриад байгаа хүмүүс нь тэнэг хүмүүс шүү дээ. Я их списал. Списал. Я их списал. Тэгээд эдрийг гаргацсан, Пошли хөөгд они в гаргацсан. баню.
Хөөцөг гэсэн. Одоо мөлт хамсарлаа. Тэгээд Оросоор нэг үг байдаг те баня руу яваа. И вы знаете, мне легче стало. Тэгсэн чинь надад тэгээд их хөнгөн болчихсон. Я духовный, За би ч сүнслэг хүн. я прав, За миний зөв. а они не правы, они дураки. За тэд нар чинь тэнэгчдэг. Тэдний зөв биш. Я живу дальше. За би ингээд цаашаа үргэлжлүүлээд амьдраад явна. Проходит где-то полгода. За тэгээ хагас жил өнгөрлөө. И я вдруг чувствую себя нехорошо. Гэвч би ингээд бас л би нэг надад нэг хэцүү мэдрэмж төрөөд И я думаю, что происходит? юу болоод байна гэж бодсон. Я Бога всегда хорошо, тонко чувствовал. Би бурхныг одоо үргэлжлэл их сайн мэдэрдэг штеп. А сейчас мне как-то стало все равно. Тэгээд нэг тийм би нэг юм ингээд таамжрах хүчмсэг нэг тийм болцсон. Я Бога так не чувствую. Би ингээд бурхныг өмнөсгөө ингэж мэдрэхгүй. У меня какие-то другие взгляды появились. Тэгээд би нэг өөр үсэл бодолтой болж ирсэн. И я понял, что я в тумане. За би тэгээд ерөөсөө тэгээд ийм манан донд явж ийн гэдэг ойлгосон. Я испугался. Би гинт жоохон айсан хэртгээсэн. И я понял, что я где-то что-то неправильно сделал. За тэгэхээр би хаа нэгэн газар би нэг буруу зүйл хийжээ гэж би Я пошел мэдсэн. обратно в мыслях. За би тэгээ бодол санаандаа одоо ингээ буцаад нөгөө эргүүлээд яасныгаа бодчих. И говорю, Бог, что неправильно? Бурхан минь юу нь буруу байсан бэ гэж би ингээ эргүүлэн бодчих. И я пришел к выводу, Тэгээд би ийм дүгнэлтэнд хүрсэн. что на том перекрестке, где я сказал, я прав, они дураки, я ошибся. За яг тэр уулзуур дээр би бол сүнслэг хүн тэдэр бол тэнэг гэж хэлжсэн тэр уулзуур дээр би яг алдаа хийсэн байна гэж И вот мэдсэн. это неправильное решение сделало меня ожесточенным. Тэгээд энэ буруу шийдвэр миний зүрхийг хатууруулсан байсан. И я перестал чувствовать Бога. Тэгээд би бурхныг бүр ингээд сонсож мэдэрч чадахгүй болсон байсан. И вот эта ожесточенность стала таким жестким, принципиальным. Тэгээд би зөвхөн миний зүрхээ хатуу зүгээр л юм хууль ярьдаг юм зарчим ярьдаг тийм хүн. Я тогда сильно испугался Тэгээд би маш хүчтэй би айсан. и хотел как-то простить и отпустить, но не получалось. Тэгээд би ингээд энэ бүгдийг ингээд дотроосоо ингээд гаргаад чөлөөлөх чиг гэхэд чөлөөлөгдөж өгөхгүй байсан. Потому что я духовно уже спустился. Яг бол би сүнсээ тал дээр бүр ингээд доош унтсан байсан учраас. И я тогда начал духовную пищу принимать про прощение. Тэгэхээр би өөрчлөлийн талаар юу хэлэхгүй ийм сүнслэг хооллох хүссэн. Я слушал проповеди, Би янз бүрийн номлол сонссон. я читал тексты, Янз бүрийн зүйл уншиж эхэлсэн. и я себя опять духовно поднимал. Тэгээд би дахиад өөрийгөө ингээд сүнслэг тал дээр өөрийгөө босгож эхэлсэн. Когда я духовно окреп, За би тэгээд сүнслэг тал дээр би өөрөө ингээд бэхжээд эхлэнгүүд я встал на колени перед моей кроватью дома у меня. би гэртээ орныхоо өмнө өвдөх сүгдөөд Я говорю, Бог, бурхан минь ээ прости меня. намайг уучлаач. Я понял, где моя ошибка. Миний алдаа хаана байсан бэ гэдгийг хизээ хэлсэн бэ гэж би ойлгосон. Я сам себя отравил. Би өөрийгөө хортуулсан байна. Я сказал, Бог, помоги мне простить этим людям. Тэгэхээр энэ хүмүүсийг уучлахад эзэн минь туслаач. И я тогда сказал, Бог, этого брата, ту сестру, того брата. Тэгэхээр ингээд бурхан ингээд за тэр ахыг энэ ихчиг энэ ахыг ингээд энэ хүмүүсийг И я тогда 4 человека назвал. тэгэхэд би 4 хүний нэр хэлсэн. Я говорю, помоги мне простить Тэднийг уучлахад туслаач гэж би залбирсан. словами, Яг үгээрээ чувствами, би өөрийнхөө ингээд зүрх сэтгэлээр, поступками. өөрийнхөө үйлдэлээр Помоги мне просто простить. зүгээр л уучлахад туслаач гэж залбирсан. Я хочу быть свободной. Би чөлөөлөгдмөр байна. И Бог мне помог. Тэгээ бурхан надад тусласан. Короткое время спустя За тэгээд нэг богино хугацааны дараа почти все, то есть 3 из 4 тэр 4 хүнээс 3 нь пришли, хотели со мной поговорить. надтай ярилцах гэж ирсэн надтай. И они попросили прощения Тэгээд тэд нар уучлалт гуйсан. или решили этот вопрос.
Тэгээ энэ асуудлыг шийдсэн. Так Бог дает свободу. Тэгээ бурхан ингэж чөлөөлдөг үү. Но свобода не приходит нашими принципами. Харин чөлөөлөлт бол бидний зарчмын улмаас ирдэг зүйл биш юм аа. Свобода приходит принципами Библии. Харин тэгээ чөлөөлөлт бол энэ Библийн зарчмын дагуу ирдэг зүйл юм аа. Если мы не прощаем тем людям, которые нас обидели, Бидний гомдоосон хүмүүсийг бид нар уучлахгүй бол то мы держим в нас яд, который нас отравляет. биднийг намайг хортуулаад байдаг хорыг энэ дотроо тэгээд байна гэсэн үг. Мы пьем этот яд Тэгээ бид нар энэ хорыг уугаад л юм гэсэн үг. и смотрим на того человека, когда он упадет. Тэгээд ингээд тэр хүн тэр гомдоосон хүн хизээ унах нь уу гэдгийг ингээд хараад хор угаал тэрийг хараад байд. Те люди не упадут, Тэр хүмүүс унахгүй. я упаду. Би өөрөө унана. Поэтому если мы не отпускаем, если мы не прощаем, я упаду. Хэрвээ бид нар одоо энэ доторхоо ингэж гаргаж би уучлахгүй бол би өөрөө унах. У нас в Германии есть церкви, здания такие. За манай Германд ийм барилгатай сүмүүд байдаг. Вы такие на картинках видели уже где-то. За зарим нь ингээд зураг мураг харсан баг. Или вживую. Эсвэл бүр яг бодтойгоор очиж И харсан хүмүүс байгаа. там наверху этого здания есть большой колокол. За тэгээд тэр байшингийн орой дээр маш том хонх байдаг. Есть человек, который ходит вверх и дергает за канат. За тэгээд дээшээ очоод хонхны нөгөө утсын татаад И этот здоровый колокол медленно начинает там звуки выдавать. тэгээд энэ том хонх ингээд тэрнээс нь татхад ингээд нэлээ удаан ингээд бүр И вот он дергает за канат. За тэгээд тэр утсын И гон, гон. за тэгээд дахин ингээд татаад савлгаа дэвэл тэгээд гон гэд. И в Германии мы это часто слышим. За Германд бол бидний энэ хонхны дог олонтаа сонсдог. Это часть нашей культуры. Энэ бол бидний соёлын нэг хэсэг учраас. Когда мужчина отпускает этот канат, Харин тэр юуг болчих юм бол то тавьчих юм бол этот большой колокол еще все продолжает. Гон. тий тавьсан ч байлаа гэсэн тий уяага тавьсан байлаа ч гэсэн ингээд савлаад дуграал гэдэг. И сначала ты не знаешь, он уже отпустил или нет. Харин тэгээ бид нар эхлээд сонсоход нөгөө хүн чинь уяага тавьсан уу тавиагүй мүү гэдэг би ялахгүй. Когда он отпустил, Харин тэгтээ тэр уяага тавьсан байхад первый, второй удар такой же. за 1 2 дахь цохилт нь бол яг А адилхан. третий удар уже меньше. Харин 3 дахь нь бол ингээд арай намсаад. Четвертый удар еще меньше. 4 дахь нь бол бүр намжаад. Пятый, шестой, седьмой меньше. 5 дахь 6 дахь нь бол ингээд бүр ингээд аяарах улам ингээд намдаад. И потом все тихо. За тэгээд дараа нь ингээд бүр чимэг болдог. Когда мы отпускаем кого-то, Хэрвээ бид нар хэн нэгнийг энэ дотроосоо бид нар ингээд байлахгүй гаргаад когда мы говорим, Бог, я отпускаю. тэгээ бурхан минь ээ би яг үүнийг одоо ингэж тавьж байна, чөлөөлж байна. Я прощаю. Би уучлж байна. Перед тобой, Бог, я прощаю. Бурхан минь ээ би таны өмнө би уучлж байна. Тэр хүнийг. И в твоем сердце гон. За тэгэл чи зүрхэнд ч өстө тэр гон гэж ингээд. Второй раз гон. За хоёр дахь удаага ч гэсэн бас хүчтэй. Гон. И ты говоришь, о, я не простил. Тэгэл чи би уучлаагүй байх шүү дээ. Нет, я не простил, не получается. Би өстө уучлаагүй байна, болохгүй байна. И мы берем этот канат и опять дергаем. Харин тэгээд дахиад бид тэр уяанаас бариад дахиад ингээд сохоод эхэлдэг. Не надо браться опять за канат. Харин тэгээд тэр уяаг дахин барьж авах хэрэггүй. Когда мы отпустили, Бид нар ингээд зүгээр тавьсан бол то мы должны знать, бид нар нэг зүйлийг мэдэх ёстой. что первый удар будет такой же сильный, Нэг дэх цохол бол яг адилхан хүчтэй, хоёр дахь нь а потом меньше. хоёр дахь, гурав дахьасаа эхлээд улам намдаад Не берись обратно за этот канат, тэгээ тэр уяанаас битээ дахиж барьж аваарай. а отпусти ради твоей свободы. Харин зөвхөн өөрийнхөө чөлөөлтөй төлөө түүнийг бүр ингээд зүгээр л тавь. Многие люди, у них такой образ жизни, За олон хүмүүсийн амьдралын хэм маяг ийм байдаг.
что они ставят дома такие корзины, За ингээд нөгөө гэртээ ийм олон ийм сакс тавьсан байдаг. и они говорят: окей, мой шеф меня сегодня дразнил, За өнөөдөр манай нөгөө дарга шеф и захирагч юм уу и те. забрасывают что-то против шефа. За тэгээд ингээд тэр сакс руу ингээд шефийнхээ эсрэг захирлынхаа эсрэг нэг юм шийдчихдэг. Потом в церкви пастор сегодня что-то За неправильно сделал. өнөөдөр бас пастор өстө намайг бас нэг тэгээд байсан. Пастор тоже несовершенный. За пастор ч гэсэн төгс биш. И берет в корзину пастора, закинул тоже против За тэгээд пастора. нөгөө нэг пасторын гэсэн тэр сакс руу бас нэг юм шийдчихлээ. Потом про тещу. За тэгээд дараа нөгөө хатам О, с тещей много ээж. проблем. Хатам ээжтэй бүр өстэй У хасан. нее собирается побольше. За тэгээд тэр хүний хатам ээжээс асуул нэлийн янз бүрийн юмар дүүрчдэг. Потом на тестя. За тэгээд дараа нь юу хатам аав. Против тестя нет ничего. За тэр хүний тухай юу ч байхгүй. Там Ямар всё нэг юм хорошо. байхгүй. Бүх юм сайн. Хатам аав бол их юм байхгүй ш. Короче, люди держат против шефа, пастора, тещу, против там друзей, держат против. За тэгэхээр дандаа одоо энэ сагсан дотор байлгаад байгаа юм шиг нөгөө захирлынхаа эсрэг, пастрынхаа эсрэг, өшөө найз нөхөд хатам ээж хэн байдгийг ингээд сагсан нэг юм олоод байлгаад байдаг. И то, что они против них держат, Тэгээд тэдний эсрэг зүйлээ ингээд хадгалаад байгаагаараа не дает им свободы. тэднэрт эрхчлөө бас өгдөхгүй. Они всегда помнят: у меня против пастора что-то есть, у меня против шефа что-то есть. Тэгээд одоо тэгэл ерөөсө чөлөөлчихгүй тэгээд тэр пастрын эсрэг нэг юм байж байгаа хатам ээж эсрэг ингээд даргын эсрэг ч юм уу. Против папы, против мамы. За ээж аавынхаа эсрэг ч юм уу. И люди держат против и держат против. Тэгэл тэр түүний эсрэг зөвлүүдийн гомдлыг ингээд байлгаад байдаг, хадгалаад байдаг. И не понимают, что вот эти копилки, их просто делают толстокожими. За тэгээд энэ хуримтлалууд нь тэднийг бол зүгээр л нэг юм бүх зүрхтэй гэх юм уу. Тийм л болгож байгаа гэдгийг ерөөсөө ойлгохгүй. Поэтому мне важно сегодня утром сказать: Тэгэхээр миний одоо өнөөдөр өглөө нь все равно против кого ты что-то держишь. хэн нэгний эсрэг ямар нэгэн зүйл чамд байгаа бол хадгалаад Это не байгаа. даст тебе свободу. Энэ чамд хизээж эрхчлөөтэй болохгүй. Поэтому я призываю: отпусти. Тийм учраас би ингэж та нар уриалмаар байна. Төрийг гаргаад тавиад яв. Отпусти папу, отпусти маму. Аавыгаа ээжигээ тэднийг тэр гомлыг бүгдийг Прости гаргаад пастора, прости шефа, пастра өөцөл прости Дарга, подружку, подруга. найзаа эмэгтэй найз эрэгтэй найз нөхөд бүгдийг нь өөцөл. И это нам даст свободу, Тэгээ энэ бидэнд эрхчлөөг өгдөг юм. это нам даст жизнь. Энэ бидэнд яг жинхэнэ эрүүл амьдралыг өгдөг И юм. мы будем опять лучше Бога чувствовать. Тэгээ бид нар бүр илүү бурхныг бид нар амтлах болон мэдрэх болно. Потому что мы призваны жить свободно. Яа тэгвэл бид нар эрхчлөөтэй амьдрахаар дуудагдсан юм аа. И к этому я вас призываю. Тийм учраас та нарыг ч гэсэн би уриалж байна. Отпустите и живите свободно. Тий. Зүгээр л эд бүгдийг гаргаж хаяад орхиод тэгээд эрхчлөөтэй амьдраарай. Пусть Бог вас благословит. Бурхан та нарыг эвээх болтугай. Аминь. Аминь.